санхүүгийн бүртгэл гэж юу вэ? За түүний ялгаа, онцлог ялгааг өнөөдрийн хичээлээр үзэх болно. Өнөөдрийн хичээлийн зорилго маань санхүүгийн бүртгэлийн онцлог ялгааг тань мэдэж бүртгэлийн онцлогийг дэлгэрүүлэн судлана. Нэгтлэн мод бүртгэл гэж юу вэ? За байгууллагын эдийн засгийн санхүүгийн шин чанартай мэдээллийг нэгтгэн дүгнээ, ангилаад даасдыг хөтлөх замаар илэрхийлж байгаа тэр эцсийн үр дүнд тайлбарлаж байгаа бүртгэлийн онцлогийг нэгтлэн мод бүртгэл гэж хэлж болно. За нэгтлэн мод бүртгэлийн бүтцэн маань дараах бүрэлдэхүүн хэсэгт. Нэгдүгээрт нь нэгтлэн мод бүртгэлийн үндэс. За энэхүү хичээлийг бид бүхэн нэгдүгээр курстаа үзсэн. Тэгвэл хоёр дахь хичээл буюу санхүүгийн бүртгэл гэдэг буюу санхүүгийн нэгтлэн мод бүртгэл. За санхүүгийн нэгтлэн мод бүртгэлийн дотроо хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй. Эхнийх нь дундчны нэгтлэн мод бүртгэл, хоёр дахь нь агсан шатны нэгтлэн мод бүртгэл. За гурав дахь бүрэлдэхүүн хэсэг маань зардал болон удирдлагын нэгтлэн мод бүртгэл. За ингээд бүртгэл мэдээллийн систем, буюу үнэлгээ яавал ингээд нэгтлэн мод бүртгэлийн зөвлөгөө хүчлэх гэсэн энэхүү бүтэц бүрэлдэхүүнтэйгээр нэгтлэн мод бүртгэл гэсэн ойлголтыг авч болох байна. Нэгтлэн мод бүртгэлийн мэдээлэл хэрэглэгчид гэж юм бэ? За нэгтлэн мод бүртгэлийн мэдээлэл хэрэглэгчдийг ерөнхийд нь хоёр ангилдаг. Гадаад, дотоод гэж хоёр ангилна. За гадаад хэрэглэгчид нь болохоор хөрөнгө оруулагч, худалдаа авагчид, бэлтгэн нийлүүлэгчид, зуучлагчид, татврын байгууллага, тийм үү, санхүүгийн шинжээч нар гэх мэтчлэн санхүүгийн зуучлагчид эдгээр маань нэгтлэн мод бүртгэлийн мэдээллийн гадаад хэрэглэгчид байна. За тэгвэл дотоод хэрэглэгчид гэж юм бэ? Дотоод хэрэглэгчид нь төлөөлөл удирдах зүйлийн гишүүн, тухайн аж ахуйн байгууллага удирдах байгаа удирдах албан тушаалтан, удирдах түвшин захирлууд, дээрээс нь дээд болон дундчны менежмент хамаарах нэ. За тэгвэл гадаад хэрэглэгчдийн мэдээллээр хангахын тулд нэгтлэн мод ч юу хийх ёстой вэ гэвэл агаш шатны баримтаа бүрдүүлэх хэсгээс дасдаа хөтлөөд үйл ажиллагаар дамжуулан санхүүгийн тайлбар нэгтгэн гаргаж байгаа энэ үйл явцыг нэгтлэн модч маань гүйцэтгээс санхүүгийн тайлбараа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд дэлгэрүүлэх нийтлээд энэхүү гадаад хэрэглэгчдийн мэдээллээр хангаж байгаа гэж хэлж байна. За тэгвэл дотоод хэрэглэгчдийн мэдээллээр хангахын тулд нэгтлэн мод ч юу хийх ёстой вэ? Тухайн байгууллагын юу гэдэг ирээдүйн чиглэсэн үйл ажиллагаа, өртөг зардлын тооцоо, за тухайн үйлдвэрлэл маань ямар бүтэц бүрэлдэхүүн дээр явах юм? За ямар зохион байгуулалтаар хийх юм? Ямар тохиолдолд манай өртөг баг байх юм? Зардлаа бид бүхэн яаж багасгах вэ гэх мэтчлэн ирээдүйн чиглэснээр зохион байгуулалтын үйл ажиллагаа руу чиглэсэн үйл ажиллагааг нэгтлэн модч хийдэг. За тэгэхээр нэгтлэн модчийн энэ дотоод хэрэглэгчид зориулж байгаа мэдээллийг зардал удирдлагын бүртгэл маань гүйцэтгэдэг. За харин гадаад хэрэглэгчдийн мэдээллээр хангаж байгаа нэгтлэн модч маань санхүүгийн бүртгэлээр дамжуулаад тухайн гадаад хэрэглэгчдийн мэдээллээр хангах үүрэгтэй. Тэгвэл энэ санхүүгийн бүртгэл, зардал удирдлагын бүртгэл маань хоёр өөр үн зорилго байна. Эдгээрийн хоорондын ялгааг дараах 8 үе шаттай ялгааг харуулъя. За нэгдүгээр за санхүүгийн бүртгэл маань ерөнхийдөө дандаа гадаад хэрэглэгчдэд зориулагдсан байдаг. Буюу санхүүгийн тайлбарт хэвчлэн гадаад хэрэглэгчдэд зориулагдсан байдаг. За тэгвэл зардал удирдлагын бүртгэлээр боловсруулагдаад гарсан мэдээлэл маань тухайн аж ахуйн байгууллагын удирдлага хэрэгтэй гэсэн. За нийт ялгаа. Хоёр дахь нь санхүүгийн бүртгэл маань нэгтлэн мод бүртгэлийн нийтээр хүлээмжшүүлэх зарчмыг заавалж баримтлах ёстой. Харин зардал удирдлагын бүртгэл маань ямар нэгэн нийтээр хүлээмжшүүлсэн зарчмыг дагж мөрдөх шаардлага байдаггүй. За гурав дахь ялгаа нь санхүүгийн бүртгэл зөвхөн мөнгөн нэгжээр илэрхийлдэг буюу төгрөгөөр илэрхийлэгдсэн. Мөнгөн нэгжээр илэрхийлэгдсэн тоо мэдээлэл дээр зөвхөн бид бүхэн ажилладаг. Харин зардал удирдлагын бүртгэлээр бэлтгэж байгаа мэдээлэл маань мөнгө болон мөнгөн бус нэгжээр илэрхийлэгдсэн мэдээлэл боловсруулан гаргадаг байна. За дээрээс нь бас нэг ялгаа нь санхүүгийн бүртгэл маань хууль эрх зүйн стандартуудыг яг мөрдлөг болгоод тухайн тэр хууль эрх зүйн стандартуудад дагсан санхүү тайлбар гаргаж бэлтгэдэг. Харин зардал удирдлагын бүртгэлээр боловсруулагдсан мэдээлэл маань ямар нэгэн хууль эрх зүйн стандарт өрнөж шаардлага зөвхөн тухайн аж ахуйн байгууллагын дотооддоо зориулсан яаж өртгөө богиулах вэ? Яаж зардлаа бууруулах вэ? Ямар тохиолдолд бид бүхэн шинэ бүтээгдэхүүн гаргах юм? Шинэ бүтээгдэхүүнийг гаргахдаа ямар өртөг зардлаа за яаж гаргах вэ гэх мэтчлэн дотооддоо зөвхөн хийж байгаа тэр зохион байгуулалтын үйл явцыг зардал удирдлагын бүртгэл маань бүртгэж ирсэн. За дээрээс нь санхүүгийн бүртгэл маань тодорхой хязгаартай. Бид бүхэн юу гэдэг санхүүгийн жил буюу 1 сарын 1-ээс 12 сарын 30-ны санхүүгийн жил гэж үздэг. Энэхүү санхүүгийн жилтэй холбогдлолтой буюу цаг хугацааны хязгаартай мэдээллийг бид бүхэн боловсруулан гаргадаг. Харин зардал удирдлагын бүртгэлийн мэдээлэл маань
2 жил, 4 жил, 6 жил одоо стратеги хөдөлгөөн буюу 5-аас 10 жилээр бид бүхэн одоо зардал удирдлагын мөрдлөгийг боловсруулж байгаа мэдээллийг тооцох боломжтой байна. Тэгэхээр цаг хугацааны ямар нэгэн хязгаар баригддаг байна. За бас нэг ялгаа. За төрөөс санхүү мөрдлөгээр одоо боловсруулагдсан байгаа санхүүгийн тайлан хөндлөгийн хяналт. За юу гэдэг дотор болон аудитын байгууллагаар ерөөд үр дүн заавал шалгаж баталгааж байна. Харин зардлын мөрдлөгээр боловсруулагдаад байгаа энэ мэдээллийг зөвхөн тухайн аж ахуйн байгууллагын төлөөлөл удирдах зөвлөл хянан баталгааж байна. Дээрээс нь санхүүгийн мөрдлөл маань одоо хүрэн мөнгийг олох одоо ашиг олоход ерөөдөө үйл ажиллагаа бодитоор тайлбарладаг. Харин зардал удирдлагын мөрдлөл маань тухайн хилцс засвуудын өртөг зардлыг тооцоод ямар тохиолдолд одоо ямар зохион байгуулалт хийж төсвөө оновчтойгоор зохион байгуулах талаар дэлгэрүүлэн одоо бүртгэдэг бүртгэл маань зардал удирдлагын мөрдлөл байна. За энэ хүү 8 ялгаа онцлогоор санхүүгийн мөрдлөл зардал удирдлагын мөрдлөлийн онцлог ялгаа мэдэж байна. За тийм санхүүгийн мөрдлөл дараах шаардлагууд тавигддаг. Нэгдүгээр түрүү хэлсэн санхүүгийн мөрдлөлийг хөтлөөд тайлан бэлтгэдэг. Эхлэл мод мөрдлөлийн нийт хөлөмшөрөх зарчмуудыг баримтлах. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь эхлэл мод мөрдлөлийн олон улсын стандартыг дагж бүрдэн. Гуравдугаар нь санхүүгийн тайлгаа заавал бүтгэхгүй баталгааж өгөх ёстой. За санхүүгийн мөрдлөлийн дараах үндсэн 9 үе шаттай. Энэ хүү үе шатыг дараах хэсгээр тайлбарлая. Нэгдүгээр бид бүхэн эхлэл мод мөрдлөгээр боловсруулаад байгаа тэр аж ахуйн нэгж бодлого өдөр бүхэн гарч тэр ажил хүлээг. Нэгдүгээр бид бүхэн баримтжуулах буюу агшилтын баримтаа тусгана. Хоёрдугаар нь тухайн агшилтын баримтаа тусгасан тухайн тэр тоо мэдээллийг ажил хүлээг шинжилнэ. За шинжилгээтэй давхарцсан ажил хүлээг эсвэл одоо юу гэдэг нэг тас тэр маш олон төрлийн ажил хүлээг авчирч тэргээр үүдийн нэгтгэн товчоо. Гуравдугаар журналын бичгийн бичиг. Тухайн нас болондоо тухайн хуваарлалт хийн. Ингээд дөрөвдүгээр ерөнхий дэвтэр буюу тухайн насныхаа эцсийн үлдгэлийг гаргаад шалгах балансаа бэлтгэн. Шалгах балансаасаа шууд ажлын хүслийг бэлтгэж болно. Эсвэл тохируулах хүчтэйгээр тохиолсон дараа шалгах балансаа хийчээд сан тайлбар гаргачих болно. Эсвэл шалгах балансаасаа шууд ажлын хүслтэй хийчээд ажлын хүслээсээ сан тайлбар бэлтгэж болно. Ажлын хүслээр тохируулах хүчтэй тохиолсон дарах бичиг маань давхар явагддаг учраас шууд ингээд дамжаад шууд сан тайлбар бэлтгэх боломжтой. Санхүү тайлбараа бэлтгэж явах явцдаа буцаах болон хүчрүү болох ямар нэгэн бичиг байх юм бол нэмэлт тодруулгаар тодруулж өгөөд санхүүгийн тайлбараа бэлтгэв. Тэгэхээр энэ хүү бүрэлдэхүүн үйл явцыг санхүүгийн бүртгэл маань гүйцэтгэдэг байна. Ингээд гэрийн даалгавар өрчмөн эхлэл мод бүртгэлийн тест номоос 1-өөс 25 дугаар асуултын бодлогыг бодоод